Ховд аймагт Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургуулийн баруун бүсийн экологийн судалгааны суурин хар нуур ховд голын сав газрын захиргаатай хамтран ус биднээс ухамсар хүсэж байна. Сарын аяныг эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 10-наас 31-ний хооронд үргэлжилнэ. Дусал бүрийг хэн нэж өөрчлөлтийг хурцсахын урайтай уг арга хэмжээний зорилго нь оюутан залууст цэвэр усны нөөцийн ач холбогдол зөв зохистой хэрэглээг сурчлан таниулах, усны хамгаалтанд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. За өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. Энэ өдөр нь анх 1993 онд 3 сарын 22-нд Нэгдсэн үндэсний байгууллагын ассамблеас нь дэлхийн усны өдөр алхам тунхаглан энэ өдрийг зарлан явсан байгаа. За энэ үйл ажиллагааны маань гол зорилго нь болохоор усны нөөц олон хангамж болон усны нөөц түн тулгамдж байгаа асуудлыг бусдад таниулах, түн чиглэгдсэн асуудлын талаар авч хэлцэхэд бишиж байгаа. За энэ үйл ажиллагааны хүрээнд энэ үйл ажиллагааг өгсөн бид нэр жил болгон үйл ажиллагаа зохион байгуулдаг. 2010 онд химийн технээс байгаль экологид байгууллагын ус биднээс хумсар хүсэж байна гэсэн нэрийн доор энэ үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Хар нуур болон ховд галын сав газрын захиргаатай хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд оюутнуудад усны талаар нэлээд мэдээлэл олгох болон оюутнууд чиглэсэн усны талаар эрдэм шинжилгээний хурлыг зөвлөл болгон зохион байгуулдаг. Сүүлийн 4 жил болохоор ус ба тогтвортой хөгжил гэсэн нэрийн доор эрдэм шинжилгээний хурал маань зохион байгуулагдаж ирсэн байгаа. Аяны хүрээнд хичээлийн байранд нээлттэй семинар, их завсарлагын үеэр танилцуулга өдөрлөг зохион байгууллаа. Мөн 3 сарын 28-нд Ховд аймгийн Улаанбогчийн аршин орчмын хамгаалтын олон нийтийн цэвэрлэгээний ажил хийгдэнэ. Оюутнууд байгаль эко-клубын танилцуулга, усны судалгааны лабораторийн үр дүн, Баян-Улгийн аймгийн унтны усны чанарын судалгаа, бохир ус цэвэрлэх технологийн шийдэл зэрэг сэдвээр илтгэл бэлтгэж аахаа тэмцээн зохион байгууллаа. Усны хатуулга болон кальцийг комплекснонометрийн аргаар туршилт хийгдүүлэх болно. Тэгээд энэ карантины усны хатуулга болон кальцийг юу яах вэ? Шинжилж үзүүлнэ. Ер нь хэр хатуулга байдаг? Усны хатуулга 7-оос ер нь бага байх хэрэгтэй. Туршилт хийхэд ер нь 10-аас их байдаг. Гэхдээ нөгөө 7 гэдэг үзүүлэлтээс бүр илүү 10 болсон гэсэн үг. Гол мөрний ус, тэгээ канантны ус, цэвэр ус, тэгээд тийм уснуудыг ингээд хооронд нь харьцуулж үздэг. Хатуулга усыг хэрэглэхэд бол нөгөө савн сайн хөөсөрөхгүй, эсвэл тогоонд нөгөө буцалгасан ус нь тунц бууж цагаан болох. Тэгээд үйлдвэрт бол зэврэх, нөгөө хоолойнд нь одоо зэврэлт үүсэх тийм сөрөг нөлөөтэй байдаг. Энэ аян нь зөвхөн онлын мэдлэг түгээхээс гадна практик үйл ажиллагааг хослуулсан байна. Жишээлбэл уул уурхаадах усны асуудал, мөнх цас мөсөн голын усыг хуримтлуулах сэдвээр лекц тавигдаж, оюутнууд усны хэрэглээний эдийн засгийн тооцоолол хүртэл хийгдэх юм. Ус ба эрүүл мэнд, усны шуудын хамгаалал зэрэг сэдвүүд мөнч хөндөгдөнө. 90-ээс дээш хувьтай цэвэрлэдэг байгууламж байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд 90-ээс дээш хувьтай өдөрт ер нь хамгийн доотлолтой 10,000 м3 ус цэвэрлэдэг байгууламж бол Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургуулийн хим, биологийн тэнхимийн эрхлэгч доктор Бурмагийн удирдлаганд ор зохион байгуулагдаж байгаа энэхүү аян нь оюутнуудыг усны талаарх ухамсарыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид онцоллоо. Уг үйл ажиллагаа нь дэлхийн усны өдрийг өгтөн өрнөж, усны нөөцийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухлыг сануулж байна.